Та бүхнийг 2022 онд манай Youth Travel компани маш олон гоё, шин, сонин, содон, сонирхолтой аялалтайгаа хүлээж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Энэ удаагийн дугаарт Youth Travel компанийн үүсгэн байгуулагч удуулцэгч маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За та Туркийн амтлын 2 хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэгчдээ өг. За манай Youth Travel компани 2009 онд үүсгэн байгуулагдсан. Би өөрөө яг аялал жуулчлалын мэргэжилтэй хүн байгаа. Дэлхийн 20 гаруй орн руу жуулчин хийлгээдэг. Outbound, inbound тур оператор компани байгаамаа. Туркийн амтлын төсөл хөтөлбөр маань бол бас манай Youth Travel компани бас брэнд болсон төсөл хөтөлбөр байгаа. 2019 оны 11 сарын 26-ны Монгол улс тунхагласан баярын өдөр Монгол улсын иргэний агарын тээврийн Мят компани 787 буюу 250 хүний зорчигчтой хамгийн том Боeing онгоцыг хүлэглэн Монгол улсын бизнес эрхлэгч, аялагчид, жуулчид нийлсэн уран бүтээлийн баг команд нийлсэн 250 гаруй аялагчтайгаар манайх Улаанбаатар Анталия чиглэлийн шууд нислэгийг ингээ буулгаж исэн төвхтэй. Манай Youth Travel компани 2022 онд болол Туркийн амтлын 2 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд Туркийн амтлын 2 төсөл хөтөлбөрийн хүрээнд нэгдээр нэмэх 1 гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээ явж байна. Энэ маань болохдоо зэрэг ерөнхийдөө бид бүхэн манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд мөн дээрээс нь энэ COVID-19 цар тахлын дараа ард иргэдийн мандууд байгаа маш их стресс бухимдлын эсрэг бид бүхэн өөрсдийнхөө чадах чинээний жоохон ч гэсэн орон зайд бид нар өөрсдийнхөө чадах зүйлийг хийе гэдэг үднээс бид нар нэгдээр нэмхний хөтөлбөрийг ингээд зарлаад ажиллаж байгаа. Туркийн амтлын 1-2 төслийн хүрээнд бол манайх ингээ gift card гаргасан байдаг, bonus card гаргасан байдаг. Тэгэхээр 2022 онд хэрэгжүүлж буй энэ Туркийн амтлын 2 төсөл хөтөлбөр дээр маань ч гэсэн энэ bonus card маань бол яг хэрэглэгчд маань бол хүрж байгаа. За энэхүү бонус картыг эзэмшснээр бол ерөнхийдөө бол манай компанийн аялагч үйлчлүүлэгчид бол ерөөсөө бүх манай компаниас зохион байгуулагдж байгаа аяллуудад хөнгөлөлт урамшуулал эдлэх бүрэн боломжтой болж байгаа. Энийгээр бол давуу тал мөн дээрэс нь энэ аппликейшныхаа энэ майл оноо цуглуулж байгаа. Энэ майл оноогоо цуглуулад хуримтлуулад та энэхүү майл оноогоор ч гэсэн яг төлбөр төлөхгүйгээр ингээд аялах бүрэн боломжтой ийм gift card-ыг ингээд гаргасан байгаа. Энэ маань бол зөвхөн манай төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа аялал дээр л буюу Туркийн амтлын 2 төслийн хүрээнд бол хэрэглэгчдэд ингээ хүрэх байгаа шүү. За манай Youth Travel компани 2022 оныг эхэлснээр 3 төрлийн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа үйл ажиллагаанд. Энэхүү үйл ажиллагааны маань эхнийх нь бол эд зүйл хадгалах үйлчилгээ гэж байгаа. Эд зүйл хадгалах үйлчилгээ гэдэг бол аялагчид маань онгоцны бодол дээрээ авч явах боломжгүй ачаа бараагаа ингээд аваад очицсан байдаг санамсаргүй байдлаар тэгвэл бид нар тэрийг найдвартай боксонд хадгалаад бид нар эргэж ирэхэд бид нар ингээд найдвартайгаар гардуулж өгдөг ийм үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. За мөн дээрэс нь автобусны үйлчилгээ нэвтрүүлсэн байгаа. Автобус маань бол төв талбай дээрээс яваад хөшгийн хүндэд бол яг жуулчдыг маань ингээд онгоцонд нь аваач суулгах ийм үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. Манай компани орон нутгийн салбартай, Өмнөговь аймагт салбартай, Эрдэнэт хотод салбартай байж байгаа. Мөн дараагийн аймагуудын салбарууд нь нэгдээд ингээд бэлэн болоод бэлтгэл үйл ажиллагаа нь хангалттай явж байгаа. Тийм учраас манай бас аялагчдын дийлэнх нь бас ингээд хөдөө орон нутгаас ирдэг байж байгаа. Тэгвэл хөдөө орон нутгаас ирж байгаа аялагчдын маань яг шугамын автобусны зардал буюу Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх автобусны зардал мөн дээрээсэн галт хэрэгний билетний зардал нь бас энэхүү аяллаа үнэнд бид нар ингэж оруулж нэгээс нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирэх бүх зардлыг нь бол манай компани даадаг болсон байна. За
тэгээд манай энэ хүү туургийн гамлын төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нэгдүгээр нэмэх болон тий ер нь манай бусад аяллаа талаар ингээд мэдээллийг авъя гэх юм бол манай өөрийн офис дээр хөрөлцөн ирж тий биечлэн ирж уулзаж мэдээллийг авч болон мөн байгууллага хамт олон болвол манай захиалгын менежер бас байдаг. Очиж өөрсдийнх нь одоо албан газар тий компани дээр нь очиж уулзаж бүх мэдээллийг өгдөг байж байгаа. Тийм учраас та бүхэн хизээч одоо бид бүхэнтэй тий нээлттэй ингээ харилцаж болно. За тэгээ манай компаниг одоо сонгон үйлчлүүлдэг U-Travel компани одоо үнэнч, хэрэглэгч, аялагч, үйлчлүүлэгч жуулчид та бүхэндээ бол маш их баярлалаа. Тэгээд та бүхнийг 2022 онд манай U-Travel компани маш олон гоё, шин, сонин, содон, сонирхолтой одоо аяллуудтайгаа ингээ хүлээж байна. Та бүхэн манай компаниар өргөнөөр үйлчлүүлээрэй.